За сайн байна уу? За энэ удаад миний би Филиппиносын Cebu хотын CDUS-ээс англи хэлний сургуулиас та бүхэндээ мэдчилж байна. За энэ удаагийн лайв маань миний анхны лайв байгаа. За энэ удаагийн лайваараа би өөрийнхөө одоо төлөөлөгчөөр ажиллаж байгаа сургуулийнхаа танилцуулгыг та бүхэндээ хүргэе гэж шийдлээ. Сайн байна уу? Ганцхан сайн байна уу? Уучлаарай галздаг. За энэ миний одоо байгаа газар бол манай сургуультай ойрхон тийм худалдааны үйлчлэгээний төв байгаа. Энд олон нөгөө сүлжээ ресторанууд байдаг. Burger King, McDonald's, Jollibee, Yellow Cab Pizza гэсэн олон төрлийн нөгөө сүлжээ ресторанууд энэ манай үйлчлэгээний төвд байрладаг. За миний би өөрийгөө эхлээд танилцуулах хэрэгтэй баг. За намайг цолмч мэг гэдэг. За би CDU сургуулийн төлөөлөгчөөр ажиллаад одоо Филиппинд ирээд сар хагас болж байна. За энэ хугацаанд өглөө нь ажиллаж англи хэлний хичээлээ үзээд дээр нь ажиллаад явж байгаа. За CDUS сургууль маань 2009 онд анх байгуулагдсан Cebu эмчийн их сургуулийн дэргэдэх англи хэлний төв нэртэйгээр CDUS гэдэг нэртэйгээр анх байгуулагдаад одоогоор үйл ажиллагаа амжилттай явуулж байгаа. За Cebu эмчийн их сургууль маань ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийтлэлтэн гарсан анагаах ухааны сургуулиудын ламлах номонд бичигдсэн. Филиппин улсад томоохондоо тооцогдох анагаахын сургуулиудын нэг. За одоо сургуулиудын нэг. За энэ дэргэдэх англи хэлний төв маань 2009 онд байгуулагдаад одоогоор үйл ажиллагаа амжилттай явуулж байгаа. За манай CDU-ESL төв маань олон онцлог давуу талтай. За багш нарын хувьд гэх юм бол өндөр зэрэглэлтэй, заах ур чадварын маш их туршлагатай багш нар ажилладаг. За хоёрдон сурагчдын аюулгүй байдлыг дээд зэрэг хангасан 24 цагийн хамгаалалттай. За ер нь бол Филиппин улс хаач утсан гэсэн харуул хамгаалалтын тал дээр бол маш хатуу чанга ажилладаг. Бүх газар нь харуул хамгаалалттай. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар аюул дуртух бусад одоо зүйлсээс маш хамгаалж байна гэсэн. За өөр CDUS-эл төв маань бас нэг төрлийн стандартад нийцсэн дотор байртай. Дотор байрны өнөөнүүд нь бүх тогтчлолт нь бол сурагчид аль хамгийн тав тухтайгаар за манай хэрэглэгч маань төлбөрийн талаар мэдээлэл авах гэсэн гэсэн байна. Төлбөрийн талаар мэдээлэл авахаас өмнө та яг манай сургуулийн ямар төлбөрийг сонгож байна? Тэгэхээр өөрийнхөө төвчнийг тодорхойлуулаад яг төлбөрийн талаар ярихлаар маш олон хугацаа эхлээд мэдэх ёстой. Тэгээд ямар өөрөө сонирхож байгаа юм? Ер нь бол бүх төрлийн мэдээллийг авч иж дараа нэг төлбөрийг хэлэх боломжтой. Тэгэхээр та хэрэв үнэхээр манай сургуулийн төлбөрийн талаар мэдээлэл авч байгаа лайвын дараа миний холбогдох одоо холбоосуудаар холбогдороо би танд мэйлээр эсвэл та мэйлээ өгдөгээрээ мэйлээр би танд дэлгэрэнгүй мэдээллийг бас явуулаад өгч болно. CDUS сургуулийн хөтөлбөрүүдийн талаар танилцуулъя. За хөтөлбөрүүд нь гэх юм бол ярианы англи хэл, эрчимжүүлсэн төрөвчлсөн ярианы англи хэл. За IELTS TOEIC-ийн сургалтаас манай төв байдаг. За бизнесийн англи хэл, эмчилгээний англи хэл, гэр бүлийн англи хэл гэсэн юм олон хөтөлбөрүүдтэй. За богино хугацааны англи хэл гэх хөтөлбөрөөс байгаа. Энэ болохоор 1-7 хоногоос 2-7 хоногийн хугацаатай төрөвчлсөн нэг өдөр олон цагаар хичээлэх боломжтой юм програм байдаг. Гэр бүлийн хөтөлбөр гэж байгаа юу гэж манай хэлж асуусан байна. Манай төв дээр гэр бүлийн хөтөлбөр гэж байдаг. За манай ер нь сургуулийн маань хамгийн үнэхээр сонирхолтой тэгээ эцэг эхтэйгээ сурах боломжтой 3-аас дээш насны хүүхдүүдийг бид нар бол манай сургууль болоод хичээл заангаа хүүхдийн тасраад ингээд явдаг юм гэр бүлийн хөтөлбөр байдаг. Хугацааны хувьд бол хэрэглэгч бол өөрөө сонгоно. Хэдийн хугацаанд сурмаар байгаа лээ. Өдөрт хэдэн цаг сурмаар байгаа вэ? Тэрийг тухайн суралцагч маань өөрөө сонгоно.